За өдрийн минь за ингээд бидний урилгыг аваад одоо оролцож байгаа эрхэм захирлуудтай баярлалаа. За тэгэхээр энэ удаа Apex Capital-ын зүгээс хөрөнгө оруулагч харилцагч нартай зориулаад за үйл хөдлөлийн салбар маань одоо яг энэ цаг хугацаанд ямар байна? За нөгөө талаасаа гэх юм бол үйл хөдлөлийн салбар маань тэр чигээр одоо тээвэр зурчтай хамааралтай. Тэгэхээр Монгол улсад одоо тээвэр зурчийн салбарын одоо нөхцөл байдал маань хэр байгаа вэ гэдэг талаар одоо ярилцаад за одоо Улаанбаатарт хамгийн том одоо төслийг хэрэгжүүлж байгаа Мишель группийн за Мишель Ситэцлиг одоо нөгөө борлуулалт маркетинг хариуцсан захирал бутгуу захирал маань оролцож байна. За нөгөө талаасаа гэх юм бол одоо бас одоо барилгын материал за нөгөө талаасаа тээврийн салбар дээр нэлээд одоо захиур хагуулж явж байгаа Төв Азийн зам компани гүйцэтгэх захирал мөнгө жаргал захирал бол оролцож байна. За тэгэхээр та хоёртаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Окей, баярлалаа. За тэгэхээр яг энэ цаг хугацаанд одоо хөрөнгөний цэцэл дээр бол нэлээд ингээд хөдөлгөөнтэй байна. За хөдөлгөөнтэй гэдэг маань бол ер нь л одоо хувьцааны цэцэл маань нэлээд уналттай. За нөгөө талаасаа бол одоо бондын эрэлт бол нэлээд өндөртэй. За бондын эрэлтээр бол одоо барилгын компаниудын бонд бол нэлээд идэвхтэй байна. За яагаад тэгэхээр одоо арилжааны банкуд маань зээлээ зогсоогоод хаасандаа хамааралтай. За хамгийн их мөнгө мэдээж шингээж байгаа салбар бол барилгын салбар. За тэгэхээр тухайн барилгын салбар дээр бол одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол хөрөнгө оруулагчны зүгээс нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтуудыг одоо худалдаа авах байдлаар хийлээ. За нөгөө талаас бондын эзэмших байдлаар хийлээ. Хамтарч одоо төсөл хэрэгжүүлэх байдлаар хийлээ. За тэгэхээр энэ одоо нөхцөл байдал маань цаашаа хэрхэн үргэлжлэх болоо гэдэг бол одоо хөрөнгөтэй мөнгөтэй те сонирхож байгаа хөрөнгө мөнгө зөв байршуулъя гэсэн хүн болгоны бол нэлээд ингээд сонирхол татхуут сэдв болоод байна. За тэгэхээр эхний асуултаа бидэд юунаас мөнгө жаргал захирлаас за яг өнөөдрийн байдлаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол одоо тээвэр зурчийн салбар одоо тээврийн одоо нөхцөл байдал маань нэлээд хүндрэлтэй байсан. За яг энэ цаг хугацаанд тээврийн нөхцөл байдал маань одоо хэрхэн одоо үргэлжилж байгаа вэ? Сайжирсан зүйл байгаа юу гэдэг асуудлыг ярилцмаар байна. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Сүүлийн хэдэн жил яг ковидын нөлөөгөөс болж нэлээд тээврийн салбар бол хямралтай байлаа. Тэгээд сүүлийн одоо юу гэдэг 1 жилийн хугацаанд бол яг тээврийн салбарын хувьд бусад улс орнууд дээр портууд дээр бомб хотууд дээр бол үйл ажиллагаа бол эргээд хэвийн одоо гормын руугаа бол шилжиж байна. За манай урд хөрш хятадд бол ерөөхдөө ковидын одоо хатуу бодлого болсон хэвээр байгаад байгаа. Тиймээс портууд дээр их одоо хил шалгалт болон ариутгал дээрээс нь хязгаарлалтны төлөө одоо ийм нөхцөл байдалд бол одоо логистикийн үйл ажиллагаа явж байгаа ийм байдалтай байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол одоо тэгж үйл ажиллагаа бол одоо богино хугацаанд одоо сайжраасан зүйл бол маш бага л одоо харагдж байгаа. Урд хятадд бол за хойд Оросын албаны улсын хувьд бол бас Украинтай холбоотой асуудлаар бас тээврийн зарим одоо асуудлууд бол одоо толгорч байна. Энд юун төрөнд бол одоо тээврийн салбар дээр бол зарим одоо Европын улс орнууд руу нэвтрэх одоо боломжгүй байгаа нь. Эргээд тээврийн салбар дээр байсан хэвийн одоо нөгөө нэг тээвэрлтийн одоо волюмыг бол одоо алдагдуулах юм хэмжээнд бол байна гэж ингэж харж байгаа. Монгол улсын хувьд бол яг урд хойд төвшөөс мэдээж хамааралтай. Бидний хувьд бол аль болох одоо юу гэдэг тээвэрлтийг бол илүү одоо богино хугацаанд хэм зөрчигөөр авчрах тал руугаа одоо логистик компаниуд маань зорж ажиллаж байна. Хамгийн оновчтой шийдлийг одоо дотоодын салбар компаниудад одоо үйлчлэгийг өргөх одоо ийм зорилттой ерөөхдөө ажиллаж байгаа. За урд хөршийн хувьд Тэнжин бомб төр нэлээд их одоо бөөгнөрлөлтөй 2 жилиг бол өнгөрөөсөн. За Тэнжин бомбын бөөгнөрлөлийг энэ оны 5 дугаар сараас эхлээд ерөөхдөө бол бууруулах үүднээс Монголын Улаанбаатар төмөр зам болон Хятадын төмөр зам хамтарсан одоо шийдвэрээр за өдөртөө одоо 8 цуваа буюу одоо 40 тонны жинглэгээр бодох юм бол 400-500 гаруй жинглэг ачааг зөөх ийм одоо хилцэл хийж 5 сараас одоо 9 сарын ихэнх хүртэл одоо ингээд нийтдээ Тэнжин дээрх сарын одоо дундаж бөөгнөрлөл бол 5600 байснаас одоо бол 2400 орчим шингэлгэл одоо дунджаар Тэнжин дээр байгаа гэсэн ийм мэдээлэлтэй бол байгаа. Ковидын өмнөх нөхцөл байдал дээр бол яг урд төршийн одоо дамжин өнгөрөх одоо Тэнжин бомбоор бол ихэвчлэн 3 дахь улс орноос дамжин өнгөрөх тээврүүд бол явж байгаа. Дундаж одоо хэмжээ бол ер нь 1800-аас 2400 орчим шингэлэг бол байдаг байсан. За Тэнжин дээр одоо юу гэдэг транзит тээврийн одоо гайлын бүрдүүлэлт болон Хятадын одоо экспортын ачааны одоо бүрдүүлэлт зэрэгтэй холбоотой бол яг дунджаар 7-аас 10 орчим хоногийн дотор бол ерөөхдөө хөдлөөд ингээд явдаг байсан бол одоо сүүлийн жилүүд
дээрс 2 жил дээр бол ерөөхдөө 2-4 сар, за заримдаа бол бараг 5 сар хүртэл одоо чингэлэг гацхын тохиолдлууд бол гарч ирсэн. Авсан арга хэмжээнээс хойш бол нэг 20-30 хоногийн дотор л ерөөхдөө тэмцээн дээр чингэлэг гацаж ингэ саатж байгаа ийм нөхцөл байдалтай болоод байна. Тийм учраас бас 21 онтой харьцуулахад бол одоо хамаагүй хурдан чингэлэг хөдөлж байгаа ийм байна. Тий. За транзит тээврийн хувьд яг улс орнуудын нэг далайн тээвэрлэлтийн тариф бол ерөөхдөө буусан. За энэ юутай холбоотой вэ гэхээр чингэлгийн нэг тасалт одоо зарим портер бол чингэлэг хонцлолтой, зарим портер бол чингэлгийн одоо бөөгнөлттэй ийм байдлаас үүдэж далайн тээвэрлэлтийн үн бол нэлээд өсөж байсан. За энэ оны 4 сараас эхлээд ерөөхдөө бол үн бол бууж эхлээд байна. За жишээ нь одоо Японоос явж байгаа транзит тээврийн хятадын тэмцээнээр дайр өнгөрч байгаа тээврүүдийн хувьд бол $7,500 хүртэл өсөж байсан бол сая 5 сараас хойш бол одоо $5,700 хүртэл одоо ерөөхдөө 40 тонны чингэлгийн тээвэрлэлтийн Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн бол одоо ингээд буугаад байна гэсэн юм юутай байна тий. За манай жилийн өмнөхтэйгээ харьцуулахад бас арай гайг болсон шүү тий. Тий, жилийн өмнөхтэйгээ харьцуулахад бол одоо хамаагүй хурдан дээрээс нь бас үний хувьд бас хамаагүй одоо бууцсан юм л байгаа юм. 20-30% ерөөхдөө бол бууцаад байгаа. Монгол руу явж байгаа тээврүүд. За манай улсын хувьд бол бас нэвтрүүлэх одоо бомтын нэвтрэх хүчин чадал бол одоо маш муу. Сая одоо ингээд өдөрт дунджаар 8 цуваа одоо галт хэрэг 400-500 чингэлэг нэвтрүүлэхэд бол одоо хилийн нэвтрүүлэх хүчин чадал бол нэлээд одоо ачаалттай ажиллалаа. За энэ их хэмжээний чингэлэг ингэж богино хугацаанд одоо 3 сарын хугацаанд л одоо энэ чинь нийтдээ 14,000 орчим чингэлэг Тэнжээ Улаанбаатарын хооронд явж байгаа юм. Тэгэхээр энэ хугацаанд дотоод маань бол бас нэлээдгүй асуудлууд үүслээ. За нэгт төмөр замын ачаалал бол одоо маш их байснаас үүдээд төмөр зам дээр одоо цуг цагсалт их гарах, чингэлэг одоо саатахын тохиолдлууд бол одоо маш их гарлаа. За хоёрт үүссэн маш том асуудал бол одоо Улаанбаатарт байгаа талбайнуудын хувьд бол одоо ачаалал нь бол дата хэтэрсэн. Энэ эргээд хоёр асуудлаас бас үүсэж байгаа. Нэгт бол яг хоосон чингэлгийн буцаалт бол Улаанбаатар төмөр замын одоо ачааллаас үүдээд маш муу ийгдсэн. Тэгэхээр талбайнууд бол хоосон чингэлгээр бол нэлээд дүүрсэн байдалтай байлаа. За хоёрт нь бол ачаатай чингэлгүүд одоо их хэмжээгээр орж ирэхээр дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд маань одоо юу гэдэг юм богино хугацаанд одоо ийм их одоо ачаа орж ирэх нь гэж тооцоолог учраас мөнгө өрцөлийн үед одоо татраа төлөхөөс ихсүүлээ тэрийн бэлтгэл татвар гэдгээс ихсүүлээд одоо нэлээдгүй ачаагаа одоо байлын бүртгүүлэлт хийж авах дээр бол нэлээд одоо сааталтай байлаа гэж харж байгаа. Тэгэхээр ачаатай бол ачаагүй чингэлгээр одоо ингээд терминалууд маань дүүрчихлээрээ эргээд одоо юу гэдэг цаанаас нэмэгдэж орж ирж байгаа чингэлгүүд маань бол Улаанбаатар руу төмөр зам дээр бол тавигдахгүй богоно хуваар хүлээх ийм нөхцөл байдалтай бол ингээд явж байна. За 7-8 сард бол ерөнхийдөө бол ачаалал бол маш өндөр байсан учраас чингэлгүүд бол ачаатай чингэлгүүд бол ирээнээс замын үед рүү орж ирээ. Замын үед дээр одоо зогсох. За замын үдээсээ цаашаа хөдөлсөн ч гэсэн одоо Улаанбаатар өртөөн дээрээ ирээд гацах. За Улаанбаатар өртөөнөөс одоо бас дахиад одоо терминал руугаа татагдаж тавих зэрэг ингээд бүх процесс дээр бол ерөнхийдөө дандаа очир дараалтай хүлээлттэй юм байдлаар л ерөнхийдөө дотоодын тээвэрлэлт бол явж байна. За дотоодын тээвэрлэлтийн асуудлаас үүдээд бас энэ тээврийн одоо яг манай улсын одоо логистикийн одоо энэ тээврийн үн бол ерөнхийдөө бууж чадахгүй байна. Энэ дээр одоо юу гэдэг тодорхой одоо шалтгаан гэх юм бол нэгт хоосон чингэлгийн буцаалтаа логистикийн компаниуд маань буцааж одоо ирээн рүү гарах шаардлагатай. Энэ одоо ирээн гарах хүртэлх хугацаанд бас тодорхой хэмжээний одоо заагдсан лимит байдаг. Энэ лимиттэй одоо энэ хугацаанаас хамаарат энэ хугацаанд одоо багтахгүй байх юм нөхцөл байдал үүссэн учраас маш их хэмжээний одоо дэмраж нэмэлт зардлууд бол ерөөхдөө логистик компаниуд дээр бол гарч байгаа. За хоёрт нь болохоор Улаанбаатар төмөр замын ачааллаас үүдээд одоо төмөр зам дээр одоо зогсож байгаа хүлээлгэн зогсож байгаа энэ чингэлгүүд маань Улаанбаатар төмөр замын одоо энэ дээр бол нэлээд их өндөр хэмжээний одоо зохицлтын төлбөрүүд бол бас нэмэгдэж гарч байна. Тэгээ энэ шалтгаануудын улмаас бас логистик компаниуд маань тээврээ одоо юу гэдэг яг бусад улс орнтой одоо харьцуулахад бол тэр хэмжээгээр бол бууруулж чадахгүй байна удаа л гэж харж байгаа тийм. Тэгэхээр ер нь бол дэлхийд дээр дотоодынхаа ачаал дээрээс ямар нэгэн гацалт байхгүйгээс хамаарат одоо хилийн гаднах тийм зардлаасаа буурангууд шууд одоо эцсийн хэрэглэгч дээрх тээвэрлэлийн зардал бол буураад ирж байна. Монголын хувьд бол дотоодын ачаал
одоо зохион байгуулалт маань бол нэлээд ингээд нөгөө бас бэлтгэл хангалт маань муу байснаас улбаалаад бол яг эцсийн хэрэглэгчнэр дээр тээврийн зарлал тэр болгон буурч чадах байгаа байна л гэж ойлгож байна тийм. Ерөнхийдөө бол тийм байдлаар бууруулж бол чадахгүй байгаа гэдэг логистик компаниуд. За дээрээс нь бас тээврийн үнд нөлөөлж байгаа бас нэг чухал хүчин зүйл нь мэдээж одоо валютын ханш. Улс орнын тээвэрлэлт маань одоо ихэвчлэн одоо доллараар юм одоо валют тэрэл ингэж явж байгаа. Доллар евро дээрээ толгуурлаад ингэж явдаг, үнэ тохиод явдаг. Тэгэхээр нөгөө валютын өсөлтний эргээд бас дотоод маань бас нөгөө тээврийн үнийн бууралтыг бас тэтгэлийн одоо харагдахгүй байна одоо гэж байна. За тэгэхээр нөгөө талаас барилга маань яг адилхан одоо тээвэрлэлтээс болон валютаас бол нэлээд хамаарч байгаа. За тэгэхээр бүтгэж захирлаас асууя одоо барилгын салбарт бол одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол бас тодорхой хэмжээний одоо иргэдийн хөрөнгө оруулалт нэлээд байлаа. За яг энэ цаг хугацаанд бол одоо банкуд маань зээлийн одоо зогсолт хийчихсэн одоо яг барилгын салбарт бол зээлүүд гарахгүй ийм түвшинд байна. За тэгэхээр яг Улаанбаатар хотод одоо хамгийн идэвхтэй одоо хэрэгжиж байгаа төслүүд маань ямар төслүүд байна? За нөгөө талаасаа гэх юм бол энэ төслүүдийн одоо эрсдлийн түвшин маань одоо хэр байхаар анзаарэгдэж байгаа вэ? Энэ талаас нь та бас хариулж өгөөч. За өнгөрсөн жилүүд бол нөгөө эдийн засаг бас гайгүй үе байжгаад ковидын дайралт орсон. Тэгээд яг нь барилгын салбар талаас харах юм бол ковидын дараах үе буюу одоо өнөөгийн нөхцөл байдал ковидын үетэй харьцуулахад бүр хүнд байдал руу орж ийн л доо. Тэгээд одоо яг юун дээр нийс Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төслүүд үйл NCD Group, PESO Group-ийн хэрэгжүүлж байгаа төсөл. За тэгээ манай Michelle Group-ийн хэрэгжүүлж байгаа Michelle City, за Hort Group-ийн бас хэрэгжүүлж байгаа төслүүд ингээд байна. Шинээр төсөл эхэлж байгаа компани ч юм уу одоо байгаа компани одоо төсөл хэрэгжээ дуусгаж байгаа шатны компаниудын эрсдлийн түвшин ингээд харахаар шинэ эхэлж байгаа компаниудад илүү хөндөд тусч байгаа юм болов уу гэж ажиглагдаж байгаа. Одоо бүх юмны үн өссөн. Тэгээд нөгөө банкнууд маань зээл олголтод болцсон болохоор нөгөө худалдаа авахч талын нөгөө санхүүжилт байхгүй эртэл дээр манай Мишель болон бас одоо ингээд төслүүд нь одоо дуусч байгаа компаниуд дээр бол харьцангуй эдэртэй харьцуулахад бага байна. Гэхдээ мэдээж нөгөө бизнес гэдэг чинь нэг талаасаа худалдаа авах байх ёстой учраас одоо гаргаж ирж байгаа бараа бүтээгдэхүүн одоо энэ үйл хөдлөлт хөрөнгүүдээ үлдэгдлээ бол зарахыг маш их чармаа ажиллаж байна. Тэгэл нөгөө санхүүгийн салбар маань бас ийм хүнд байдалтай байгаа болохоор ер нь бол их төвөгтэй. Тэгээд барилгын салбар дээр бол сая энэ эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд эхлэн гутал компаниуд эхнээсээ бартерын харилцаараа шууд ороод эхэлж байна л да. За энэ бол бас нэг ийм сонин үзэгдэл болж байна. Хэдийн нөгөө маркетинг, менежмент, борлуулалтын үн цэн талаас харах юм бол одоо альва төсөл бол бас үн цэнтэй хэрэглэгчийнхаа бас юу гэнэ эрэлт хэрэгцээнд хангаад явдаг байсан бол энэ эдийн засгийн нөхцөл байдал өөрөө бараа таваарыг бартераар хилцэх ийм шат руу ингээд оруулаад эхэлж байгаа. За нөгөө талаараа Монгол банк сайн нөгөө бодлогын хөвгөө өсгөн гутал хүмүүсүүд нөгөө хадгаламж руу мөнгөө хийх эсвэл магадгүй зарим тохиолдолд нөгөө нэг одоо банкнуудын IPO хүлээх байдалтай ч юм. Энэ байдлаасаа болоод хөдөлгөөн хийхгүй болж эхэлж байна. Энэ нь бол хэдийгээр тухайн хүний шийдвэр боловч нөгөө талдаа Монгол улсын бас томоохон салбар болох энэ хөдөлгөөн хөрөнгийн салбарт нөгөө мөнгөний нийлүүлэлтийг аягүй хомжтлаа л да. Энэ маань бол бас нэлээд эрсдэлтэй юм гэж байна. За тээвэр зурчтай холбоотой бол мэдээж эрсдлүүд бол маш их байгаа. Дотоодын нөгөө цементийн асуудлыг бол нийгэм даяараа мэдж байгаа. Одоо яг дотоодын компаниудаас олох эрэлт бол маш багассан. За тэгээ хэдийгээр сая засгийн газраас гайлын нөгөө цементийн татварыг төвлөрсөн боловч зарим тохиолдолд одоо бүх компани бол биш шүү. Зарим тохиолдолд орж ирж байгаа цементүүд чанарын шаардлага хангахгүй байна. Тэрнээс хамаарат чанарын шаардлага хангахгүй байгаагаас хамаараа нөгөө төсөл хугацаанд хэрэгжээд явах гэхээр гол нийлүүлэлт хийх нөгөө цементийн олдоц багтай. Одоо жишээ нь Michelle City дээр бол дандаа нөгөө дотоодынхоо хамгийн сайн чанартай цементүүдийг худалдаж авч байгаа. Импортын цементийг бол юусаа авахгүй байна. Яагаад вэ гэхээр тэр импортоор ирж байгаа цементүүд бол чанарын асуудал маш хүнд байна. Иймэрхүү байдлаар бас нөлөө бол маш хүнд л юм. Гэхдээ одоо нөгөө юу гэдэг ийм хүнд байна гэд бууж өгөх биш. Барилгын салбарынхаа маань бүгд л одоо энэ байгаа бүтээгдэхүүнээ зах зээл рүү хурдан гаргаад төслөө цаг хугацаатай уралдаад амжиж дуусгах нь хамгийн том үр дүн л байна л та. Тэгэхгүй ингээд удаан байлгаад ах юм бол энэ боломж хүнд байдал руу орж байгаа.
Тэгэхээр бас нэг одоо хөрөнгө оруулагч нарын маань хувьд бол нэг одоо сонирхолтой асуулт бол байгаа үлдэж байгаа. За тэр маань мэдээж одоо тодорхой хэмжээний хөрөнгөтэй хүмүүсийн хувьд бол хөрөнгө мөнгө нь байсан хэвээрэл байгаа. За тэгэхээр одоо магадгүй одоо хамгийн ингээд нөгөө мөнгө шингээх боломжтой за явж байгаа бол барилгын төслүүд байгаа. За тэгэхээр барилгын төслүүд дээр хөрөнгө оруулалт хийе те тухайн компанитай хамтрая гэх юм бол хөрөнгө оруулагч нар маань одоо юуг одоо анхаарах ёстой вэ? Тэр талаас нь та бас хариулж өгөөч. Ягаад тэгэхээр одоо бол нэлээд олон ингээд идэвхтэй төслүүд өргөнж байна. За тэгэхээр эхэлж байгаа болон дуусж байгаа ингээл аль шатндаа ингээл явж байна. За тэгэхээр хөрөнгө оруулагч нарын маань хувьд за яг өнөөдөр би ингээд барилгын салбарын ажлыг одоо бондыг авъя. За эсвэл одоо барилгын худалдаж авч хөрөнгө оруулалт хий гэж байгаа. Энэ хөрөнгө оруулагчдын хувьд одоо яг тухайн төслөөс эсвэл тухайн хамтрах гэж байгаа компаниас юуг нь харах хэрэгтэй вэ? За мэдээж нөгөө суур хідэн ойлголтууд байгаа тийм компани түүх байх хэрэгтэй. Компанийн нөгөө ард хөрөнгө оруулж байгаа хүмүүс тэгээ мөн дээрээс нөгөө менежментийн багийн туршлага тэгээд хийж байгаа зүйл нөгөө цаг хугацаанд яг бий болж байна уу гэдгийг харах хэрэгтэй. Энэ асуултанд хариулахын тулд яг хоёр хариулт гарч ирэх гэдэг юм л да. Эхний хэсэг бол нөгөө мэдээж нөгөө шинэ хэрэгжиж байгаа төслүүд дээр бол нэлээд цензуртэй бодолтой хөрөнгө оруулж ийж хөдлөхгүй болвол нөгөө түрүүний нөгөө ихэнд хэлсэнчлэн эхэлж төсөл хийж байгаа компаниуд бол эдийн засгийн хямрал бол биднэрт ноогж байгаагаас илүү хүнд тусч байгаа нөгөө мэддэхгүй байлаа. Манайх шиг одоо бусад нөгөө төсөл нь дуусгаж байгаа компаниудын хувьд бол харьцангуй хөрөнгө оруулахад эрсдэл аюул багатай. За тэгээд нөгөө хэрэглэгчд маань бол мэдээ сонголт гарч ирж шүү дээ. Мөнгөө ингээд хадгаламжинд байлгаад инфляц төдүүлээд мөнгөө байлгаад авах уу? Эсвэл ингээд бонд аваад илүү баталгаатай төсөл рүү хөрөнгө оруулах уу гэдэг юм. За тэгээд мэдээж ийм хөрөнгүүд рүү хөрөнгөө одоо нөгөө хийх байгаа хүмүүсд бол нэлээд сайн судалж ээж л оруулах хэрэгтэй болов гэж бодож байна. За тэгэхээр санаа нь болохоор хэрвээ төсөл эхэлж байгаа ажлын компанид бол одоо нөгөө цаатлын компани бэкграундаас илүү төсөл нь одоо яг аль шатндаа явж байгаа гэдэг бол чиглэлээр маш сайн харах хэрэгтэй. Төсөл дуусгах гэж байгаа шатндаа байх юм бол одоо нөгөө буцаад компани цаатлын чадамж дээр нь үндэслээд менежментийн чадвар болон компани хөрөнгөний чадвар дээр нь үндэслэж одоо шийдвэрийг гаргаарай гэдэг санаа өгч байна тийм. Яа окей баярлалаа. За тэгэхээр мэдээж одоо нэгэнтээ ингээд мөнгө оруулсан хүмүүс байгаа. За тэгэхээр мөнгө оруулчихсан хүмүүсийн хувьд бол одоо тухайн төсөл маань одоо амжилттай дуусгах гэдэг бол нэлээд чухал. За мөнгө оруулаад 1-2 жил болсон бол тухайн төслүүд нэлээд ингээд дуусгах шат руугаа явж байгаа учраас одоо төслийн одоо явцын хяналт дээр юм уу за эсвэл нөгөө хамтарч байгаа аж ахуйн нэгжээс гэмбэл бас одоо явцын хяналтаа хэр хийж яана гэдэг талаас бас мэдээлэл одоо судалгаа аваасаа гэж ийм бас зөвлөмж байна. За тэгэхээр хоёр захирлаасаа бас нэг зүйл асууя. Одоо нөгөө уналтын үед ч гэсэн бас боломж байгаа да. Одоо нөгөө уналтыг яаж магадгүй одоо нэгэнтээ ингээд бий болж байгаа уналтыг хэрхэн одоо боломжоор байлгах уу гэдэг ийм асуудал байгаа. За тэгэхээр мөчрөл захирлын хувьд одоо хувийн шин чанартай асуулт. Эдийн засаг уналтан дээр та одоо яг хөрөнгө санхүүгийн хувьд бол одоо ямархуу давуу тал боломжуудыг одоо олж харж байгаа вэ? Өөрийнхөө хувийн хөрөнгөн дээр ч юм уу за компани чөлөөт үүсвэрээ байршлах дээр ямар одоо боломжуудыг ашиглаж байгаа вэ? Тэр талаас та бас хөрөнгө оруулагч нартай маань өөрийн санал бодлоо хуваалцаач. Хөрөнгө оруулалтын хувьд бол ерөнхийдөө бол одоо маш олон төрлийн одоо хөрөнгө оруулалтын боломжууд өмнөх жилүүдээр бол байлаа. Тэгээ бонд, хадгаламжаас эхлээд хувьцаа, за тэгээ бүр coin гэдэг ингээд маш олон төрлийн одоо хөрөнгө оруулалтын боломжууд бол бидэнд байсан. За одоо энэ жил миний харцаар бол ерөнхийдөө одоо commodity price бол нэгэн буух болов гэсэн юм одоо юутай. Гэтэ дотоодод байгаа одоо төгрөгөөр худалдаа авч байгаа энэ үе дээр бол ерөнхийдөө commodity price нэлээд бас өндөрлөл тусаад хүмүүсийн хувьд. За миний харж байгаагаар үйл хөдлөлийн салбар дээр ерөнхийдөө сая бодгоо төслийн хэлдэг шиг одоо юу гэдэг төслийн явцсан энэ компаниудын хувьд бол одоо өмнөх одоо ковидын жилүүд дээр бол нэлээд одоо туршлагачсан. Одоо жишээ нь энэ дээр бол хамгийн гол туршлагаж байгаа юм бол одоо supply chain management байна. За тээврийн салбарын хувьд одоо энэ үйл хөдлөлийн салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамгийн гол одоо хамтран ажиллаж яаж байгаа юм бол одоо ямар хугацаанд ямар байдлаар одоо энэ параметрыг авах уу энэ бүгд нөгөө төслийн нөгөө таймлайнтай оож явдаг учраас тэн дээр бол бас нэлээд одоо хүнд үеийг бол одоо ингээд аваад гарч ийн л та. Тэгэхээр дотоод байгаа одоо миний харж байгаагаар бол ер нь үйл хөдлөлийн салбарын битээр одоо үйл хөдлөх худалдаа авах болон үйл хөдлөлийн салбарын одоо хөрөнгө оруулалт төсөл дээр одоо хөрөнгө оруулалт хийх нь бол ерөөдөө бол одоо нэлээд үнэтэй байгаа болов уу гэж харж байна. Окей.
За бодгоо захирлын хувьд магадгүй одоо та хувийн хөрөнгөн дээр энэ уналт дээр ямар боломжийг ашиглаж байгаа вэ? За нөгөө талаасаа мэдээж эдийн засгийн нөхцөл байдал маань ингээд илүү ингээд хүндрээ валютын ашмаач юм ингээд илүү чангараад ингээд явж байна. За тэгэхээр мэдээж нөгөө талаасаа эрсдлийг нэг талаасаа эрсдэл нэмэгдэж байгаа ч нөгөө талаасаа боломжийн хувьд бол нэлээ одоо байх боломжтой гэж харж байна. За тэгэхээр энэ дээр та ямар нөхцөл байдлуудыг яг хувь хүний зүгээс харж байгаа вэ? За хувийн зүгээс харахад бол яг урт хугацаанд бол мэдээж яг хувьцаа ашигтай байж болно тийм. Монголын одоо тэргүүлэх томоохон компаниудын хувьцаа явж болж байна. Богино хугацаанд бол одоо яг миний яг өөрийн хувийн бодлоор бол илүү бондны зах зээл илүү үр ашигтай байна. Гэтэ бонд болгон бас нөгөө үр ашигтай байх боломжгүй. Тухайн бондны ард ямар төсөл байна? Тэр төсөл нь өөрөө яг үнэхээр хэрэгжиж байна уу? Тэгээд нэлээд олон шалгуур байгаад байгаа шүү дээ. Тэрийг ингээд сайн судалж үзээд түүний үндсэн дээр богино хугацааны одоо гэдэг маань жил хагасын хугацаанд ч юм уу те мөнгө хадгаламжинд дэмий мөнгөө байлгаж чахаар бонд аваад ингээд бол илүү үр ашигтай болов гэж байгаа. За тэгээд эдийн засгийн бас нэг ийм хүнд үед нөгөө жижиг компаниудад бас их боломж гарч ирдэг л те. Өмнөх зүгээр ингээд өөрийнхөө туршлагаас бодох. Тэр ямархуу байдлаас нь тайлбарлах байна уу гэхээр жижиг компаниуд нөгөө бүтэц аягүй багтаа байдаг. Нөгөө хүний нөөцийн менежмент талаасаа том компанитай харьцуулахад тэгэхээр эдийн засгийн том хямрал бол том компаниуд дээр илүү хүнд тусаад бага бүтэцтэй илүү тийм ухаалаг хурдтай ажилладаг тийм компаниуд дээр илүү боломж олгодог. Яг тэр том компаниуд бол нөгөө эдийн засгийн хүндрэлээс болоод нөгөө маркетингийн зарлуудаа бүгдийг танаад эхэлдэг. Энэ үе дээр магадгүй нөгөө жижиг компаниуд өрсөлдөх чадвараа дээшлүүлээд бүтэц багтаа тогтмол зардлаа бага байлгаад магадгүй нэг урамшуул маркетингийн гоё хөтөлбөрүүд хийгээд ирсэн бол илүү ингээ босоод ирдэг юм бас боломж. Иймэрхүү л бодлоо. За тэгэхээр бас боломжтой компанид бол хувьцааны хөрөнгө оруулалт бол яваарэ гэдэг саналаа за гэж ойлголоо. Тэгэхээр яг хөрөнгө хоёр одоо захиралтай миний хувьд бол бас санал нэг байна. За ягаад тэгэхээр нөгөө талаасаа бол одоо юу гэж цаг хугацааны үнцэн гэдэг бол маш чухал. За энэ дээр бол одоо нөгөө эрсдэл байгаа хэмжээ гэдэг байдлаар одоо нөгөө шууд зүгээр орхих биш те. За илүү одоо ямар боломж байна гэдэг талаасаа хөрөнгө оруулагчид маань одоо зөвлөгөөдтэйгээ за нөгөө талаасаа гэх юм бол одоо харилцдаг санхүүгийн компаниудтайгаа харьцаад за зах зээл дээр хамгийн сайн бүтээгдэхүүн юу байна гэдэг дээр бол одоо тогтмол хүүтэй бүтээгдэхүүнүүд за нөгөө талаасаа гэх юм бол бас гадаад валютын одоо хөрөнгө оруулалтын дээр бол тодорхой хэмжээний их үзээрээ байршуулах нь зүйтэй одоо яг цаг хугацаанд дээр бид нэр амьдарч байна. За тэгэхээр тогтмол орж ирж байгаа мөнгө урсгалаасаа эргүүлээд одоо сайн компаниуд дээр те одоо жишээлх юм бол сайн цэцэг хэрэгжүүлж байгаа компани дээр сайн одоо бүтэц менежментээ сайжруулад тогтмол зардлаа бууруулж чадах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадах сайн компаниудыг бас хувьцааг аваа явал илүү одоо нөгөө сэргэлтийн үедэр хүсэлтийг бол хурдан авах юм боломжтой байгаа. За тэгэхээр хөрөнгө оруулагчид маань бас тэр талаасаа ингээд анхаараасай гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн энэ дээр би нэг юм нэмэн хэлчих байгаа бас очлоо. Тэгээ. Тэрний үг гэхээр нөгөө ер нь ингээд нөгөө нэг компаниуд гэдэг чинь ингээд нэг айлаар ярил Монгол улсад ингээд эдийн засгийг аваа явж байгаа бүх хүмүүс шүү дээ тий. Тэрний нэг гэр бүл гэдэг талаар ингээд нэг айл гэж харах юм бол хөрөнгө оруулахын сонирхолтой байгаа хүмүүсүүд маань илүү мөнгөө ингээд хадгаламжинд байлгаад байх биш тий. Яг ийм ашигтай үнэт цаасны зах зээл рүү мөнгө оруулаад, бонд руу мөнгө оруулаад ингээд явах нь өөрөө нийт зураглалаараа Монгол улсынхаа эдийн засгт бас аюул том нэмэр оруулж байгаа байхгүй гэдэг ийм санаа бас байна. Тэрийг хэлэх гэсэн. Тэгэхээр нөгөө мөнгөө битгий байгаарэ гэж байгаа зүгээр инфляц дэлгүүрээ байгаа чи хэрэгтэй газар нь бас ингээд өгөөд тэгээд өөрийнхөө нөгөө харилцдаг санхүүгийнхаа компаниудынхаа зөвлөхүүдтэйгээ яриад аль төсөл рүү орох уу, хувьцаа руу орох уу, бонд руу орох уу гэдэг илүү тийм хөдөлгөөнтэй байгаа чи гэж бас. За хувьцаа бонд руу орохдоо таад бас судалгаа сайн хийж байгаа. За тэгээд энэ одоо нөгөө эрсдэлтэй нөхцөл байдлыг хэрхэн сайн давж чадах одоо тэгээд зөв стратеги хэрэгжүүлж байгаа компаниудыг сонгоод явах юм бол эргээд одоо өсөлтөн дээр нь хамт байж чадна гэж үзэж байна. За тэгээд мужирал захирлаас маань одоо хөрөнгө оруулагч нарт маань яг одоо нэмж хэлэх зүйл байгаа болоо. Тий сая бодход хэлсэнтэй адил одоо яг хөрөнгө оруулалтынхаа тэр урт болсон богино хугацааны боломжуудаа харж хагаад хөрөнгө оруулалт хийх нь бол одоо нэгт маш чухал байгаа. За долларын ийм одоо өсөлттэй төгрөгийн ханш одоо ингэж унж байгаа үе дээр бол миний харж байгаа бол одоо хөрөнгө оруулалт одоо импортоор орж ирж байгаа барааны энэ үн өсөлтөл ерөөхдөө байгаа дээ шүү дээ. Цаашдаа ч ихсэн ерөөхдөө өсөлтөл ингээд харагдаад байна. Тэгэхээр аль ч цаг үе дээр бол хөдөлгөөний залбар бол ерөөхдөө өсөлтөл ингэж явж идэг үн цэний хувьд бол тэгэхээр
энэ салбарууд руу ерөөхдөө цаашдаа бол эрсдэлгүй салбарууд руугаа илүү хандсан бол зүйтэй болов гэж харж байна. Окей. За ойлголоо. Баярлалаа. Цаг зарцуулсан та хоёртоо баярлалаа. За тэгээд хүмүүсээс мод бас асуулт асуугаад та хоёрын аюухан бол бидний зүгээс холбож өгөхөд бэлэн байна. За тэгээд бас өвдсөн хайлтгч нартай баярлалаа. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа.